Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхий тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагуудыг 7 хоног бүрийн даваа гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Education USA Mongolia podcast series мэдчилж байна. Бид өнөөдрийнхөө зочноор Эрдэнэ дэлхийн уянгыг өрн оролцуулж байна. Уянгаа маань Америкийн нэгдсэн улсад Нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэг хүртээд ирсэн билээ. Сонсогчд маань зориулаад өөрийгөө тавчхан танилцуулахгүй юу? За, сайн байцгаана сонсогчдоо. Намайг Уянгаа гэдэг. Би Америкийн нэгдсэн улсын University of Washington, Seattle гэдэг сургуулийг 2012 онд Нэгтлэн бодох мэргэжлэр төгсөөд ирсэн. Одоо оюутлага компанид татрын аудит хариуцсан мэргэжилтэнгээр ажилладаг байгаа. Тэгээд подкастаа урьж оролцуулж байгаа Education USA-гийн хамт олонд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэнд бид харин талархаж байна. Хоёулаа яриагаа яагаад Америкт сурах болсон бэ гэсэн асуултаар эхлэх үү? За, тэгээ миний Америкт очиж сурсан зам маань бол маш санаандгүй эхэлсэн. Зүгээр л нэг өдөр диван дээр хэвччихсэн чинь ээж маань надад чи юу Америк явж сурвал яасан гээл тэгсэн. Тэгэхээр нь би тухайн үед Америк гэл тэгэнгүүт чинь нэг тийм том хаустай урдаа ингээд тийм ногоон зүлэгтэй нохоо гүүгээл golden retriever гүүгээл те тийм дүр зураг харагдаад тухайн үед би 15 настайсан. Тэгээ би тгийгээл ямар ч second thoughtтэй бодол илүүдтэй бодохгүй шүү тгийгээл зөвшөөрчихсэн. Тэгээд high school хамгийн анх явжсан 2006 онд. Тийм тэгэхээр ер нь бол ээж маань маш зөрөгтэй тухайн үед 15 настай охиноо. Тэгээ хэний ч одоо мэдгүй газар англи хэл мэдгүй. Тэгээд ямар нэгэн цусан төрлийн хамаатан байхгүй ийм газар руу ингээд явуулжсэн бол одоо бодоход ээжийг маш зөрөгтэй байсан болов гэж боддог. Ямар нэгэн хөтөлбөр томрогдож явж байсан уу? Яаж явж байсан бэ? Тийм high school нөгөө exchange program гэдэг тухайд New Link гэдэг байгууллагаас одоо байдаг юм сайн мэдгүй байна. Тэр байгууллагаар зуучлуулад тэгээ аппликейшн бөглөө цаанаасаа host families бас сонгогдоод тэгээд Вашингтон мужийн Graham гэж жижигхэн 50,000 хүнтэй ийм жижигхэн тосгонд гэх юм уу Valley тийм хотод очиж high school-д 1 жил сурсан байгаа. Зүг. Тийм. Анх очоод сэтгэгдэл ямар байсан бэ? Сая хэлжсэнчлээ анх бол амар өөр төсөөлтөй явсан. Тэг яг очсон чинь бол манай айл маань бол 3 хүүхэдтэй. Тэгээ нэг хүүхэд нь тустай гарцсан, 2 хүүхэд нь надтай ойролцоо насны ийм 2 хүүхэдтэй ийм Америк айл байсан. Тэгээ зүр сонирхолж хэлгээд бол маш их модон дотор Washington State ч өөрөө нөгөө нэг state болгон чинь нэг тийм тустай нэртэй байдаг шүү дээ. Тэгээ тэрний Washington State болохоор Evergreen State гэдэг мөнхийн ногоон хот гэж надад нэрлэгддэг. 4 үлрэлт ингээд байнга ногоонороо bijдэг. Тэгэл их модон дотор ийм farmтай хойно юм 2 морьтой ямар гоё юм бэ. Хөдөө шүү дээ тийм жинхэнэ утгаараа хөдөөний айлд яваад очихсан. Тэгээд нэг төсөөлн гэвэл golden retriever байсан. Найл 2 нохотой тэгээд 2 мууртай 2 туулаа 2 загас гэд ингээд яг бүх юм 2-2. Тэгээд анх очиж явахт бол ямар нэгэн англи хэлний одоо нөө чихэн дүлгэнүүдэн балаа гэдэг шиг л чих бол дүүлийгээр очиж исэн. Анх манай айл ингээд асуусан юм байна л да чи спагетти идэх үү гэд Do you want spaghetti гэд ганцхан өгүүлбэр асуусан чинь ингээд би ойлгохгүй. Өөдөөс нь ингээд гайхаж хараад тэгээ сүлд нь яг буцаад Монгол явах өмнө манай айл надад хэлжсэн. Бид нар чамаас ингээд асуусан чинь чи ингээд жоохон мэдрэл бодоо өгчиг. Өөдөөс ингээд амар гайхаад хараад исэн гэд тэгж хэлжсэн. Тэгэхээр англи хэл бол ерөөсөй байхгүй батсан. Анх очихдоо. Тэгээд нэлээд сайжраад тийм тэгээд тухайн үед 2006 онд чинь social media хөгжөөгөө нэг хай тавтай. Тэгэл интернетэд нэг өдөртөө нэг 5 минут л ордог. Тэгэл тиймээс учраас нэг монголчуудтайгаа ярих, ээж автайгаа ярих байнгын тийм боломж олдохгүй, монголоор бараг л ярихгүй. Тэгэхээр нэгсэндээ бол нэг вакуум орчинд л англи хэлийг сурсан гэж хэлж байна. Тэр айгуу чухал юм билээ. Яг очсон газараа тэр хэлээрээ л яриад яг тэр хэлээрээ л ярьдаг хүмүүстэй байнга харьцах нь их чухал юм шиг байсан. Тэгээд бас чи нэг нас бага утсан болохоор хурдан сурсан байх. Айл болох нөгөө бага очих нас бага очих тусмаа хурдан сурдаг, сайн сурдаг гэд тэгдэг юм билээ. Харин айгуу сони юм билээ. Анх очоод юу ч ойлгохгүй нэг 3 сар явсан. Тэгээд хичээл дээрээ бас F аваад ямар даалгавар өгөөдөг нь ойлгохгүй тий хүүхдүүд юм яриад тахад ойлгохгүй өөдөөсөн зэн хараад тэгжсэн яг нэг 3 сарын дараа ингээд чих амар сонь ингээд бүг гэл нэгтчихдээ билээ гинт ойлгоод гинт ингээд бүр яг монголоор ингээд юм сонсож байгаа юм шиг амар сонь 3 сарын дараа тэгэл ингээд эхэл дээр юм сонсож байгаа юм шиг ойлгоод эхэлдэг тэр хүртэл ингээд цоглуулж байгаа л нэг тийм үе өнгөртэй юм шиг байгаа тарих гэв гинтгэн хадгалдаг бах та тий тэгээд ярианы хувьд ч гэсэн бас тийм яриад эхэлдэг тий яг тийм ингээд амнаас урсаал гараад ирдэг
Тэгээ яг 1 жил болоод буцаа Монголд ирсэн гэсэн үг үү те? Тийм, high school exchange програмаа дуусаад жилийн дараа буцаа Монголд ирнэ. Тэгээд тухайн үед надтай бас яг Вашингтон мужид руу нэг 4-5 Монгол явсан хамтдаа нэг курсээр. Тэгээд тэд нар маань коллежийн урилга авах хэрэгтэй гэсэн гээл бүгдээрээ нэг коллеж руу apply гээл тэр маань Green River гэдэг коллеж байсан. Тэгэл би бас тэр үедээ бас тэх ёстой байна гээл дагаал apply хийгээл нөгөө I-20 гэдэг нөгөө урилга авчихсан. Тэгээд яг high school-ээс буцаад ирэхдээ урилгатай иржсэн коллежийн. Тийм, тэгээд буцаад нөгөө Вашингтон State-тэй гэсэн үг үү? Яг нөгөө Graham гэж жижигхэн тосхныхаа хажуудлын жижигхэн тосхонд нь Auburn гэдэг нэг бас жижигхэн хот тий. Тэр хотын community college урилгатай иржсэн. Тэгээд Монголдо зундаа амарчаад буцаад намарна. Тэр сургуультай. Тийм. Community college-д орсон юм биш үү те? Тэгэхээр 2 жилийн дараа трансфер хийсэн гэсэн үг үү те? Тийм, 2 жилийн дараа нөгөө associate degree-гээ авчаад тэгээд тухайн мужидаа Вашингтон нэг сургууль руугаа трансфер хийсэн маа. Яг одоо энэ community college-ийн талаар 2 хөтөлбөр гэж явдаг шүү дээ тий. Энэ хөтөлбөрийн талаар жаахан дэлгэрэнгүй мэдээлэл манай сонсогчдод өгөөч. Яг Америкт сурна гэдэг асар их зардал өндөр сонголт байдаг. Тэгээ энийг аль болох арай хямд болгох арга нь энэ 2 дээр нэмэх 2 хөтөлбөр байдаг. Тэгээд ялгаагүй адилхан чанартай боловсрал олж авах боломжтой. Тэгээд илүү хямд арга замаар энэ боломжийн талаар хүүхдүүдэд залуусд мэдээлэл өгвөл. Би шууд өөрийнхөө жишээн дээр ярьжээ. Вашингтоны сургууль нэг квартер системээр явдаг 3 сараар. Тэгэхээр жилдээ бол зуны амралтаасаа 3 квартертай гэсэн. Нэг квартер нь $8,000 байсан. Жилийн ингээд $24,000 tuition-тай. Коллежид буюу community college-д ороод яг адилхан хичээлийг аваад явхад $3,000 байсан. Тэгэхээр одоо бодит квартертай юу? Тийм, нэг квартертай. Тэгэхээр бодит одоо хэмнэлт нь бол $5,000 квартерт хэмнээд жилийн $15,000 нэг жилд хэмнэж гэсэн. Тэгэхээр миний хувьд болохоор яг нөгөө тухайн үедээ scholarship тэтгэлэг янз бүрийн бас нэг хайжсан сураагүй мэдгүй мэдээл дутмаг байсан тухайн үедээ тийм учраас ингээл яг манай гэрийнхэн тэг tuition-ыг маань төлнө гэж бодож ирсэн учраас айл болох хямдхан нөгөө нэг ялангуяа эхний 2 жил чинь general education гэдэг айгүй олон төрлийн хичээлийг авч үздэг Америкт. Би 3 дахь курсээс эхлээд яг мэргэжлийн хичээл авдаг болохоор эхний 2 жилдээ бол за би тэртээ дэргүүл адилхан general education те математик, хим, физик гэдэг ийм хичээлүүд авах юм чинь аль болох хямдхан зардлаар сурах гэж одоо коллежид эхлээд орсон байгаа. Трансфер хийх боломжтой байдаг. Тухайн мужийнхаа state university-д трансфер хийж болно. Бүр аль эсвэл өөр муж рууч бүр хаашаа ч хамаагүй трансфер хийх боломжтой шүү дээ тий. Үнэхээр шаардлагыг хангаж чадах юм бол бүр нөгөө топ сургуулиуд руу ч трансфер хийсэн тийм тохиолдлууд байдаг тийм. Трансфер хийхийн хувьд бол state дотроо хийвэл баг авсан бүх хичээл чинь трансфер хийгдчихэв. Тэгэхээр кредит алдахгүй гэсэн. Кредит алдахгүй. Би яг 90 кредит авч ирсэн. Бакалаврын зэрэг авахд 180 шаардлагатай. Тэгээд риг авахд бол яг ирүүлээ трансфер хийжсэн. Яагаад тэгэхээр нөгөө in state буюу те нөгөө мужи дотроо трансфер хийж байгаа учраас. Тэгээд маань сургуулийн аягүй их гадагшаа трансфер хийдгсэн. Өөр том сургууль руу UPenn те нөгөө эргийн сургуулиуд руу New York University шиг тийм үү. Тэгэхээр ингээд зарим нэг кредитэд нь алдагдаад байт юм лээ дундаа. Тэгэлгүй. Тийм трансфер хийж чадахгүй. Тэгээд сургуулиас болохоор надад за чи ямар ч байсан 5 сургуульд apply хий. Эхний одоо 2 чинь бол чиний бүр заавал явмаар байгаа сургууль. Үлдсэн 3 нь яг нэг backup те. Just in case чи эхний 2 сургуульд орж чадахгүй байх юм бол нөгөө 3-т орно гэд. Тэгээд би apply хийжсэн чинь нэг application $75 гээд болдгоо. Тэгэхээр чи оюутан үнд чинь бас их мөнгө штэ. Их мөнгө. Тэгээд 75-ыг 5-аар үржүүлэхээр чи амар хэцүү. Тэгэл би ерөөсөө анханасаа л яг анх коллежийн анги авч эхэлснээсээ хойш яг University of Washington буюу нөгөө одоо амьдтаар өөрсдөө илэрхийлдэг штэ. Америкийн сургуулийн маскоттой. Тий, Husky байсан. Тэгээд би угаасаа Husky болно. Би Husky болох гэж л одоо бараг төрсөн гэл өөрийг амар өөртөө итгэлтэй болол. Тэгээд би ганцхан сургуульд аппликейшн өгчээсэн. Тухайн үедээ. Тэрэндээ ч орсон. Тийм, тэгэл яг өөр газар өгөж гэж бодоагүй. Яг чи өөртөө хитрхи итгэлтэйсэн юм уу эсвэл ядуусан юм уу? Тэгээд UW-д орчихсон байгаа. Зөв. Application process нь бол яг л шинэ сургуульд орж байгаа юм шиг байдаг уу те? Ер нь л трансфер хийхэд арай нэг даваа талтай нь яг тухайн сургууль одоо энэ жил би 2-3 мянган би гинэ сургууль 2-3 мянган трансфер оюутан хүлээж аавна гэд ингээд тогтсон байдаг. Сургууль болгон тухайн жилдээ тэдэн freshman буюу 1-р курсын оюутан тэдэн трансфер оюутан аавна гэд ингээд квот заасан байдаг. Тэгэхээр freshman-д бол ойролцоогоор 40 мянган хүн аппликейшн өгж байгаа. Тэгэхэд нэг тэрний 10% за 4 мянган оюутан авлаа гэж бодоход трансфер оюутнуудын хувьд бол 2-3 мянган квоттой мөртлөө apply хийж байгаа хүмүүс нэг 10 мянга байдаг. Тэгэхээр илүү одоо трансфер оюутан байснараа тухайн сургуульд илсэж орох шанс нь илүү өндөр гэсэн үг байгаа.
эсээгээ дахиж үчээ тодорхойлох захидал магтлын дээр дахиж авч өгнө гэсэн үг үү? Эсээгээ бичин тодорхойлох нөө recommendation letter бичин TOEFL-а дахиж өгнө. Нэг онцлог нь SAT өгөх шаардлагагүй. Яа тэгэхээр эхний нөгөө general education 2 жилийн хөтөлбөрүүд авцсан учраас одоо SAT-ийн шаардлага бол байхгүй болчихж байгаа трансфер хийхэд. Трансфер хийх хүсэл гаргадаг те нэг тусдаа бас форм бөглөдөг байх те. Тийм. Тэгээд яг нөгөө мэрэгжлээс хонгоцсон байх хэрэгтэй гэдэг үү трансфер хийж байгаа үйтэн. 2 дугаар курсын эцэст бол яг мэрэгчлээ сонгоцсон байх хэрэгтэй. Нөгөө дараагийн трансфер хийх их сургууль руугаа аппликейшн явуулахдаа яг би мэрэгчлэр сурмаар байна. Танаа одоо жишээ нь миний Нэхлэн бодох мэрэгчлэр төгс одоо сурахыг хүссэн. Тэгэхээр би University of Washington 2 аппликейшн өгж байгаа. Эхнийх нь болохоор нөгөө General University application. Ер нь би энэ UW гэдэг сургуулийн босыг хангаж чадж байгаа юм уу? Хоёрдугаар дотроо нөгөө бизнесийн сургууль гэдэг байгаа. Foster School of Business гэдэг. Тэр сургуулийнхаа Нэхлэн бод бүртгэлийн мэрэгжлийн шаардлагыг хангаж чадж байгаа юм уу гэдэг ингээ 2 төрлийн аппликейшн өгүүлсэн. Зөв. Яагаад Нэхлэн бод бүртгэлээр сурах болсон юм бэ? Ер нь бол бас манай ээжтэй л холбоотой. Би яг 10 жилийн оюутан багтаа уг нь бол геометртэй аягүй сайн хөвтэйсэн. Тэгээ нөгөө чирчээний гэдэг шугам зургийн хичээлдээ бас сайн. Тэгээ өөрийгөө ер нь бол архитектор, интерьер дизайнерын хүн болох юм байна да гэж боддог байсан чинь тухайд ээж маань намайг ингээ хатгаад манай ээж өөрөө бас Нэхлэн хүн тэгээд Нэхлэн гээд мэрэгчлэр явал илүү зүгээр гээд надад санал болгож ирсэн. Тэгээ одоо бодоход бол энэ мэрэгчлийг сонгосонд бол баярлалдаг. Маш хэрэгтэй мэрэгжил, маш олон юмны суурь бизнесийн бараг хэл ийм мэрэгчлээс юм байна гэдэг. Нэхлэн бодох бүртгэлгүй салбар гэж баг байхгүй шүү дээ. Харин тийм. Бүх салбар руу хөрвөөд орчих боломжтой. Харин маш их юмны суурь хиллэг байсан юм байна л гэж одоо харж байгаа. Ерөнхийдөө чи бол мэрэгчлээ сонгохдоо ээж ха зөвлөгөөг дагсан байна тий. Тэгээд алдаагүй байна. Яг мэрэгчлээ сонгох гэж байгаа хүүхэд залуучуудад тандаад юу хөө зөвлөх үү? Одоо ээж аавынхаа зөвлөгөөг дагаад эзэмсэн мэрэгчлэлдээ дур сонирхолгүй тэгээд солих шаардлагатай гарч байгаа хүмүүс бас зөнгүү байдаг штэ. Тэгэхээр ерөнхийдөө мэрэгжил сонголтын дээр зөвлөгөөг яг орчин үед одооний хүүхдүүдэд зөвлөхөд бол дуртай юм сонгороо гэж хэлмээр байна. Монголд одоо бид нар монголчууд аяа цөөхөлөө те. Өнөөдөр бид нар 500 эдийн засагч 300 хуульч ч юм уу яг юм дээр хэрэгтэйгүй юу. Тэрний оронд илүү нарийн мэрэгчлэрээ өөрхөн дуртай зүйлээ хөгөөж явах юм бол илүү амжилтанд хүрэх магадaltaй. За жишээ нь манай дүү гэхэд одоо 15 настай охин байгаа. Тэгээд нөгөө STEM гэдэг Science, Technology, Engineering and Mathematics гэдэг STEM-ийн мэрэгчлэл буюу нөгөө Aeronautical Engineering, сансар судлаач, ийм астрономч болно гэд ингэж байгаа хгүй. Одоо яг мэрэгчлэл сонгоцсон. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл. Тэнгүүд манай ээжээ бол хэлдгээл хэлэндээ ажлын байр байхгүй. Тэгээд одоо яг эмэгтэй хүүхдэд зориулсан мэрэгчлэл биш гэх мэтчлэн. Би бол дэмждэг. Одоогийн үеийн хүүхдүүд ингэж өөрхөн дуртай юм одоо гэж мөрөөдж ийн гэдэг бол маш чухал. Тэр хүүхдийн мөрөөдөл бол өөрчлөгдөж болно тийм ээ. Одоо 15-таагаас 20 настад арай нэг өөр юм мөрөдж болно. Гэхдээ яг энэ үед нь бол эцэг эхнэр ямар нэгэн байдлаар одоо нөлөөлж тэ гүчи заавал одоо хуульж болох хэрэгтэй ч гэдэг юм ингэж нөлөөлөх ёсгүй. Мөрөөдж илээ яг тэр хүүхд өөрийгөө олон олтлоод хідэн ч одоо солигдож болно тийм. Тэгэхээр бол хүүхдүүд дүүнэртээ зориулж хэлгээд бол дуртай мэрэгчлээ сонгосон ирээдүйд бол маш хэрэгтэй. Ялангуяа манай Монгол орны хувьд бол тэгээд тухайн мэрэгчлэрээ сайн суралцаад тэгээ ажиллахгүй байсан ч гэсэн арай нэг өөр юм хийхэд тэр чинь бас л хүнд сурсан юм гэдэг чинь давуу тал олгоод явдаг шүү дээ тий. Америкт сурж исэн турсамжаасаа хуваалцаач яг тэнд одоо яг хамгийн мартагддггүй тэм турсамжтай үе ч юм уу одоо аз жаргалтай байсан ч юм альсэл айгу хүнд хэцүү сорилттой үед байсан байх. За хүнд хэцүү сорилтоос нь эхэлж ярих гэж бодож байна. Монгол оюутнуудын хувьд бол ер нь нэг хамгийн одоо тулгамддаг нэг том асуудал санхүүгийн асуудал байдаг. Бид нар монголчууд ингээд Америкт очихоор нэг интернэшнл оюутан болчдөг. Гадаад улсын оюутан ингээд тэнгуүж нэг Хятад, Солонгостой, Япон, Индонез хүүхдүүдэнд дунд ороод ирэхээр тэр хүүхдүүд маань ерөөхдөө дандаа бололцоотой айлын хүүхдүүд байдаг. Жишээ нь манай Индонез найз гэхэд аав надад нэг газрын насны компанитай ч юм уу те. Хятад найз маань гэхэд Asian Bank of China-д ингээд өндөр цалинтай ажилладаг ч гэдэг юм уу. Монголчуудын хувьд бол яг ингээд нэг л энгийн л айлын хүүхдүүд очиж байгаа учраас ямар нэгэн тийм санхүүгийн бололцооны хувьд бол маш асуудалтай байдаг. Тэгээд би оюутан байхдаа бакалавр сурж байхдаа University of Washington сурж байхдаа 3 ажил гэдгээс нь давхар. Тэр нь эхлээд сургуулийнхаа номын санд ажилладаг. Ном зараад цагийн $8 ажилладаг. Хоёрт болохоор Хятад ресторан зөөгч хийдэг байсан. Тэгээд гуравт нь болохоор нэг Лаосаас ирсэн тийм дизайнер байдаг байсан. Тэр хүн маань болохоор нэг юм хувцсны цехтэй. Тэгээд ингээд Америк одоо юм баячуудын ч юм уу янз бүрийн хүмүүсийн хувцсыг ингээ янзлаад шинээр ингээ хувцас зохион бүтээгээд ингээд хийдэг. Тэг өөрөө санхүүгээ өөрөө барьж бас сайн мэддгүү.
Тэгээ би яг өөрөө тохойд нэхлэнгаар сурчсан хүүхд болохоор очиж санхүү дээр нь тусалдаг. Ингээд 3 ажил хийгээд ингээд яддаг гэсэн үе маань одоо хүртэл надад маш их зүйлийг одоо сургаж. Ер нь бол яг одоогийн уянгаа гэдэг хүнийг бий болгосон юм шиг санагддаг. Одоо гадаад оюутан чинь full time student байх ёстой гэсэн аюу шаардлага тавьдаг шүү дээ. Одоо Америк оюутнуудад харьцуулах юм бол цөөн кредит энэ семестр сонгочих гэх тийм сонголт байхгүй. Яг л нөгөө авах ёстой нөгөө олон кредитээ авах ёстой. Тэрний хажуугаар ингээ 2-3 ажил хийн гэдэг бол асар их ачаал даах чадвар суралцж байна. Тийм, маш их юм суралцж байгаа. Нөгөө сая тань хэлсэн шиг 12 кредит заавал авах ёстой. Тэр нь full time гэж тооцогдно. Тэгээ өглөө хичээл маань 8-аас эхэлдэг. 3:30-аас дуусдаг. Тэгээд шууд ажил маань 5-аас эхэлдэг гэсэн. Тэгээл тухайн үед би чинь машин барьдаггүй, дан автобусаар явна те. Тэгээл 3:30-аас автобусаа бариад 5 цаг гээл дараагийн ажил дээр очиод. Тэгээл нэг содо сурж байгаа нэг юм нь болохоор ингээд хүний ивийг олж сурж байгаа юм л та. Ингээд 3 өөр босстой ажиллана гэсэн үг те. Тэгээ багш нартайгаа ингээд ажиллана. Тэгэхээр ингээд 3 өөр босстой. За би тань дээр одоо юу гэдэг 2 дахь 4 дахьд ажиллая. Тань дээр хагас бүтэн санд ажиллая гэдэг ингээд хүмүүс ивийг олж сурж байгаа тэр дотроо цагаа зохицуул сурна. Одоо бүх хэмжээ Америкт цаг нартай автобус нүртлийг цагаараа ирдэг те. Тэгэхээр нөө тайм менежмент гэдэг юмыг амар сайн сурж байгаа. Яг 5 цагийн ажилдаа би хідээс гарвал яг амжиж очих уу. Баян хоцроод иж болохгүй те. Гэх мэтчлэн тэгэл маш их юмыг л сурж байгаа. Цагийн үн цэнийг ойлгож те. Цагийн үн цэн тэгэл мөнгөний үн цэн те. Тэр бол нэг өөрхөн хүч хөдөлмөрөөр ингээд олсон мөнгөө юунд зарцуулах вэ? Эргээдээ зүгээр нэг хувцсанаар аваад ингээд өрчхөө эсвэл бас те. Цаашаа ингээд өөр юмд зарцуулах гэх мэтчлэн маш их зүйлийг сурсан. Тэр үе маань бол одоо ингээд ботход надад маш их зүйлийг зааж сургасан юм шиг санагддаг. Дурсамжтай одоо баяртай аз жаргалтай мөчүүдээсээ ярил. Би одоо Америкт сурж байхдаа бас айгүй хачаалтай байсан л да. Full time student дээр нь кампустай ажиллана гэл. Тэгээд ингээд найз нөхөддөө цаг гаргах юу хомос болчдөг юм бэлээ. Яг баяр ёслолын үеэр гэртээ уурна, гэрт нь өргөдөн. Бусдаар бол ингээд бусад Америк оюутнууд шиг ингээд гоё найзуудтайгаа хангаут хийгээл явах боломж өрөөсөө хязгаарлагдмал болчдөг. Тэр нь жоохон хэцүү юм одоо ботход санагддгийг. Тэгэхээр чиний хувьд хэр найзуудтай байсан бэ? Ер нь бол бас яг өөртөө айлахын хэцүү л дээ. Тийм social life гэдэг бол яг бакалаврын үед ялангуяа сүүлийн 2 жил junior senior байх үед бол цаг бараг л олдохгүй. Цаг олцсон ч одоо library-д орж тэгээд ном санд орж хичээлээ хийхгүй болохгүй. Гэсэн хэдий ч бас social байхгүй бол бас хүн чинь өөрөө аягүй social амьтан тий. Тэгэхээр бас тэр чигээр нь хаягдуулж бас болохгүй. Тэгэл бүхэл юмыг зохицуулах гал ингээл дотроо тархин дотроо координац хийгээл явна. Тэр болгоно өөрөө эргээд нэг тийм хичээл олж үлдэнэ тий. Хөгтөө явдал тохиолдчихсан уу? За хөгтөө явдал яг толгойн сайн яг орж ирэх байна. Сайн нөө сайхан дурсамж гэдээ асууж байсан шүү дээ. Тэрийг ингээд одоо эргээд ботход Вашингтон мууж би өмнө хэлжсэн нөө Evergreen State мөнхийн ногоон муужсэн. Тэгээд ямар гоё цэвэр агаартай, ямар гоё уул устай. Тэ одоо баруун тишээний Puget Sound буюу номхон далайтай. Зүүн тишээний болохоор Mount Rainier гэдэг амар том тийм уул каскад уул устай. Тэгэл ерөөсөө байгалийн үзэсгэлэн зохицуулсан газар. Маш гоё газар амьдарч ирсэн юм байна. Ямар гоё цэвэр агаартай тий. Тэгээд дээрэс нь бас Вашингтон мууж ялангуяа яг тэр Seattle-ийн Puget Sound гэж нэрлэдэг тэр хэсэг болохоор ерөнхийдөө Silicon Valley-аас дутхгүй технологийн тийм хэсэг байсан. Одоо Microsoft, Amazon гэх том том компаниудын headquarter нь байдаг. Маш их боломжтой, маш гоё газар амьдарч ирсэн байна л гэдгийг бол сүүлд бол их ойлгосон. Ингээд өөр улсад ялангуяа сүүлд ингээ Англид очиж сурсан. Тэг Монголдо ирээд 4-5 жил ажиллачлаа. Тэгээ эргээд ботход бол ямар гоё газар байсан бэ л гэж бодож байна. Seattle гэхдээ яг нөгөө нэг их онцлог штэ. Америкийн хойд хэсэгт байрладаг хэрнээ тийм rainforest нэг тийм жижигхэн rainforest zone-тэй юм шиг байгаа нэ. Тэр нь бороо хурхтэй гэж сонсч байсан. Би өөрөө очиж үзэж байгаагүй л тэ. Айгу тэгдэг гэсэн. Seattle ингээд нөгөө байнгын бүүдгэр ингээл бороор л гэдэг амар depressing тэ нөгөө гонхтой гэл тэнгүүч би болохоор яг эсэргээр яг тэр үлрэлт амар дуртай. Тэгэл өглөө ингээл 8 цагийн хичээлдээ 7:30 гэл автобусандаа суух гал кофегоо барайл ингээл ман дотор алхахдаг. Тэр нь бас надад ингээд амар кайф өгдөг. Цаанаас нэг тийм нэг ийм хүн байсан юм уу мэдгүй. Тэгэл одоо тэр мөр үе бодохоор ялангуяа одоо Монголд ингээд маш хуурай тэ хавар навар шараа шураал ийм үед бол ингээл үнэхээр яг тэр гоё байгаль бодогддог. Чиглэг уур амьсгал. Америкт одоо бакалаврын зэрэгээр сурах гэж бодож байгаа, төлөвлөж байгаа
хүүхдүүдэд хандаад одоо сурагчдад хандаад юу зөвлөх вэ? Бидний үетэй харьцуулбал орчин үеийн хүүхдүүд одооны үеийн хүүхдүүд бол амар мэдээлэл дотор амьдарч байгаа шүү дээ тий. Тэр нь бол нэг талаараа маш их даваа тал, бас нэг талаараа бас нэг сул тал юм шиг санагддаг. Хитрхи их мэдээлэл дотор ингээ орж байгаа хүн ингээ хаашаа явахаа мэддгөө, яг нэг хүн заагаад зөвлөд өгч хүн байхгүй бол ингээ жоохон төөрөлдөд явчихдаг юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь Америк явж сурах байгаа ч бай. Суусан цэцнээс явсан тэнэг гэдэг үг байдаг шүү дээ. Тийм Монголын зүрх зүг. Тэр үг шиг ямар нэгэн зүйлийг бол ингээл өөртөө ихтэй зөрөгтэй ороод үтсэн дээр магадгүй чи ингээд одоо тэр нэг ивент байлаа гэж бодъё л да. Тэгээ одоо гадны байгууллага зохион байгуулж байгаа тэр ивент очиж за би дандаа миний мэд химийг ярих бах та гэж бодож иж магадгүй. Гэхдээ магадгүй чи нэг яг хэрэгтэй хүнтэйгээ очиж уулзах ч юм уу те. Одоо дараагийн хаалган ингээд нэгдэх тийм газар байхыг бас мэдгүй шүү дээ. Тийм ч ер нь бол зөрөгтэй ингээд алхамаа хийгээд үтсэн л дээр. Явсан л дээр басаад явсан дээр. Тэгж л зөвлөе да. Тэхийн тулд хамгийн түрүүлээд хилээ сайжруулах хэрэгтэй байх тий. Тийм мэдээж олол хилээ олол чухал. Одоо хийж байгаа ажил мэргэжлийн чинь тухай хүүхдүүд сонирхож иж магадгүй бах. Тий би 12 онд нөө сургуулаа төгсөж ирээд Deloitte гэх компанид ажиллаж ирсэн. Deloitte онж гээд. Тэгээд Нягтланбаатар мэргэжлэр Нягтланбаатар бүртгэлийн мэргэжлэр төгсөж ирээд одоо хийж байгаа ажил маань бол татрын ажил гэдэг. Тэгээ би бол амар сонин ironic гэдэг үг гэдэг шүү дээ. Их сургууль сурж байхдаа миний хамгийн дургүй хичээл татрын хичээлээс аахгүй юу. Internal Revenue Code гэл амар зузаан намын чинь ингээл эргүүл зугаал бүрстэ. Хизээч би татрын ажил дахиж орохгүй гэж боддог байсан чи одоо яг төгсөөд 8 жил татраар ажилласан. Тэгээ яагаад үгсэн даваагаараа 3-5 гэдэг шиг. Харин яг тийм болсон. Яаж яагаад татрлын яваад орсон бэ гэсэн чинь яг төгсөж ирээд Deloitte анх ажилд ороод тухайн үед бид нэг 7-8 удаа дөнгөж төгсөж ирсэн оюутнууд орж исэн. Одоо оюутанч гэх хашинтэй төгсөөд шинэ ажлын байранд анх удаага 7-8 хүүхэд орж исэн. 21-тэйсэн. Тэгээд тухайн үед нэг менежер асуусан байхгүй юу. Хин нэг нь надад нөө ямар хуулиалаа валютын харилцааны тухай ойлж илөө англиар нь олоод өгөх гэд тэгсэн байхгүй юу. Тийм даалгавар ингээд дунд нь ингээд хайчаа явж байгаа. Тэгэл хүмүүс ингээд бас нэг зарим нэг нь таахгүй те өөр юм игээл ингээд би тэгэл энэ яа юу гэдэм бол гэл ингээд интернетээс хайж үзэл ухсаргаал олцсон. Тэгээд нөгөө менежертэй аваачаад би таны асуусан юмыг олчлоо гэд ингээд өгсөн чинь за тэгвэл чи одоо энийг олоод иргээ дараагийн даалгавар ингээд өгөөд тэгээ явсаар байсан чинь тэр менежер маань татрын менежер гэж таарад. Тэгээд тэр хүний ажилтан тусалж орсоор агаад ингээд татрын ерхий газар дээр олон төслөд хэрэгжүүлээд ингээд ерөнхийдөө мэргэжлээ сонгоцсон гэж хэлж байна. Тэгээ яг тэрнээс хойш одоо 8 жил тасралтгүй ажиллаж байгаа. Сүүлийн 4 жилд нь оюутлага компани татрын асуудлууд дээр ажиллаж байгаа. Тэгэхээр яг одоо нэг сурсан мэргэжлэр хичнээн нэхлэн бодохоор төгссөн ч гэсэн яг төгсөж гарч ирээд бол аудит хийж болж гин, татвар хийж болж гин, өөрийн бизнестэй байж болж гин. Ер нь бол маш хөрөг чадвар зайтай мэргэжил учраас бас яг шууд би нэг байгууллагын нэхлэн болох юм байна те гэж ойлгохгүй. Оянга Америкт бакалаврын зэрэгээ ингээд авлаа. Дараа нь Англид магистр хамгаалсан гэж тэгжсэн шүү дээ, тий. Английн засгийн газрын тэтгэлгээр сураад ирсэн гэд тэгж хэлжсэн. Тэгээд төгснөөсөө хойш нилээдгүй хэдэн жилийн ажлын туршлагатай болчлоо. Тэгээд яг Америкт сурсан чамд хэрхэн нөлөөлсөн бэ? Өнөөдрийн уян гэдэг хүн бий болоход энэ талаар хариул. Яг сая хэлсэнчлэн нөгөө магистра би бас Англид хийчихэд ирсэн 2018 онд. Тэгэхэд бол би яг нэг юм амар анзаарсан байхгүй юу. Би үнэхээр яг одоо амьдралынхаа 3/1-ийг би Америкт өнгөрөөсөн. Үнэхээр Americanize гэдэг шиг айгуу тийм Америк сэтгхүүтэй болцсон байна гэдгээ би Англид очиод мэдэрсэн байхгүй яа. Тэгэхээр энэ хоёр ч шал хоёр өөр улс үндэстэн өөр хүмүүс байдаг юм байна гэж бодож байгаа. Жишээ нь Америкт бол маш тийм нээлттэй хүмүүс ингээ ботсон санснаа шууд хэлцдэг. Тэгээд англичууд болохоор жоохон тийм reserved буюу ингээд нэгтэй бие барьсан бусдыг ингээд хитрхи ингээд амар хүндэлдэг тийм хүмүүс юм байна л та. Тэгээд ингээд би Англид очиод нэг тийм бас нэг тийм host family хөтөлбөрт хамрагдаад 2-3 өдөр ингээд өнгөрөх тийм хөтөлбөрт хамрагдаад анх удаага нөгөө host family-тэйгээ уулзж байгаа байхгүй юу. Тэгээ ээжтэй ингээд train station дээр уулзаад хамгийн анх уулзахдаа би шууд очиж аваад ингээд тэрсэн байхгүй юу. Сайн маа нөгөө тэрсэн чинь манай нөгөө ээж маань ингээд гайхаад амар бие бариад ингээд надаас барыг холдоод Америкт бол бүр би хүнийг зэг тэрвэрэд хам бол тэр бүр амар найрсгэр хүлээж аваад өөста тий сайн уу нэтрэгэл ингээл явна. Тэгэл би гих мэтчлэн ингээ ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр би 10 жил тахтаа ер нь бол айгуу тийм дарах хүүхдээсэн. Жохо ичимхий талтай гэх юм уу. Ингээд багш ингээ асуулт асуухад би бол хариултыг нь бол мэдж байгаа хэрнээ хизээш би гараа өргөж одоо ингэж үг хэлж зориг гаргадаг тийм ичимхий талтай айгуу шай хүүхдээсэн байхгүй юу. Тэгээ тэр маань би өөрийгөө бол ерөнхийдөө миний нэг сул тал юм уу гэж боддог байсан юм. Тэрийг бол Америк бол 100% оронгоор нь өөрчилж чадсан. Одоо бол би хэний ч юм ингээд тэ public speaking хийж чадчихээн.
хэлэх үгээ хэлчих чадчихээн. Маш тийм нээлттэй арт юм учраас хэрвээ одоо ээж аав нар сонсож байгаа бол хэрвээ танай хүүхд одоо магадгүй жоохон бүрийг чимхий далдаа те та тэр зангийг ингээд жоохон гадагшин гаргаад outgoing буюу те бусдаа ингээд нээлттэй харьцдаг ийм болоосаа гэж хүсэж явах юм бол Америк бол хамгийн одоо зорих зөв газар нь л гэж хэлмээр байна. Яг одоо бодит хүн өөрчлөгдөж чадсан хүн энэ ингэж сууж байгаа байхгүй юу. Тийм. Нэрэл тийм шүү те. Бүр яг харахгүй бүх хичээл дээр хүүхдүүдийг яг өөрөө гоё презентац тавиулдаг. Бүр цэцэрлэгээс нь ахуулаад хүүхдүүдийг яг өөрийгөө илэрхийлж, үзэл бодлоо илэрхийлж, тэрийгэ яг advocate хийн гэдэг штэ те. Яг хамгаалж, сургадаг. Тэр хэрээрээ бас бусдын үзэл бодлыг сонсож хүндэтгэж сонсч сургадаг тийм газар шиг санагддаг. Би яг чамтай санал нийлэх нь бидний яг Монголын одоо боловсролын системийн нэг дутагдaltaй талч гэх юм уу да яг бидрийг ярьж сургадаггүй. Яг л сонсож сургацсан байдаг. Тэгээд яг Америкт очиод тэр өөрийгөө илэрхийлэх чадварт суралцсан гэдэг айгүй том чаленж байдаг. Тэгээд тэрийг давж гарахаас ч өөр аргагүй болдог. Тэгээд яг даваа гарсан хойно бас яг үнэхээр хүнд хамгийн чухал бүр ингээд team skill-үүдийн нэг юм байна гэдгийг яг ойлгодог л тийм. Ялангуяа яг нөгөө бизнесийн сургуульд орохоор ерөнхийдөө team working буюу ингэж багаар ажиллах тийм даалгаваргүй анги гэж баг байдгүй. Анги болгон дээр хичээл болгон дээр багш ингээл за одоо 2-оос 2-3-аараа суугаад энэ одоо проблемын шилийг гаргаж ир. Энэ асуудлыг одоо та нар юу гэж бочихно хоорондоо ярилцаад тэгээ одоо нэг хүн ингээд босоод ингээд багаа төлөвлөд ярьч гэдэг юм уу те ингээд ерөөсөл байнгын public speaking өөрийгөө илэрхийлнэ, байнгын багаар ажиллах чадвар суралцуулна. Тэрүүгээрээ бас тий яг Америкийн боловсролын систем бас амар бүр хол давцсан гэж баг хэлж болно. За уянга бидний ярилцлагын цаг ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Тэгээд уламжлал олгож бид нар нэг асуултыг асуудаг оролцогчоос та манад дараагийн дугаарт хэн гэдэг Америк төгсөгчийг зочноор орох хүсэлтэй байна. Би Америкийн Roanoke коллежийг төгссөн. Намун гэд найзыгээ зочноор оролцоосаа гэж хүсэж байна. Тийм. Өөр санал болгох гэж байна уу? Миннесотагийн их сургууль төгссөн. Одоо Оксфордын их сургуулийн судлаач хийж байгаа Санчир гэд бас найз маань байгаа. Англид байгаа гэсэн үг одоо? Одоо Монголд байгаа. За тэр хоёрыг санал болгож байна. За би Намун Санчир хоёртой холбогдож подкасттай урьдчилноо. Өнөөдөр цаг зав гаргаад студид манд хүрэлцэн гэрж хүүхэд залууст маань үн цэнтэй зөвлөгөө мэдээлэл өгөө. Дээр нь өөрийнхөө хувийн туршлага түүхийг элен талангүй хуваалцсан уянга чамд маш их баярлалаа. Чиний цаашдын ажил үйлс амьдралд сайн сайхан бүхний хүсэн өрөө юу. За баярлалаа. Та бүхний ажил үйлс гэсэн өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.